Энэ бол миний Motivational Monday. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг жүжигчин Батмэнд гэдэг. Сайн аав ээж байна гэдэг бол хүүхдэд хайрлах хайраас, гэр бүлээ хайрлах хайраас. Өөр хүүхэд маань эргээд бас надад хайртай байх. Тэр зүйлийг би хийх ёстой. Надад хайртайгаас гадна бүх ах トゥ төрөл төрөсөд та хайртай байх. Дор хаяж нуургаар угаахтаа усаа хэмнэж өөрт нь хэрэггүй мэт санагдвал цаагаараа хэрэгтэй гэдгийг ойлгуул. Энээс л эхэлдэг гэж би боддог. Аль болох тэгэл чөлөөцөөр гэр бүлтэйгээ байхыг боддог. Өөрийнхөө бие үзэл бодлыг толгох, охиныхоо хүүгийнхаа хүсэж байгаа юм тулгуурлаж харьцахыг хичээдэгтэй. Тэгээ одоо би чинь сонирхолтой минь ярих гэхээр өөрөө баг тэрэнд нь ороогдох гэдэг болчихлоо. Болж игэл гэр бүлдээ цаг зав гаргах л хэрэгтэй. Би завгүй байна гэдээ уцаарлаж байгаа хүмүүсийг харахаар би бас гайхдаг. Хүн гэртээ ирээд өөрөө таатай байж чадах. Тэр уур амьсгалаа өөрөө бүрдүүлэх хэрэгтэй гэж би боддог. Гэр бүлд цаг зав гаргахад нэг айхтар хүч хөдөлмөрсөд байгаа юм байхгүй шүү. Яхон сэтгэл байхтал хүн бол эхнэр хүүхдээ басаад ирэхэд нь хоёр туртай хоолунд нь хийдсэн байвал би өөрөө тэрнээсээ кайф аваад байдаг. Тэр гэр бүлийн нэг сайхан халуун дулаан уур амьсгал ийм л юм бол миний гэр бүлийн үнц юм. За мэдээж 7 хоногийн эхний өдөр болох даваа гарагийг төрөл бүрийн ажлаас эхэлдэг. Тогтсон ажлаас эхэлдэг. Гэр бүлтэйгээ сайхан амарцсан байдаг учраас нэлээд эрч хүчтэй гардаг та.